Япон улс ODA буюу засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийг эхлүүлээд 70 жил өнгөрчээ. Энэхүү тусламжийн түүхийг илэрхийлэх хамгийн том жишээ бол JICA-гийн сургалтын хөтөлбөр юм. JICA нь хөгжлийн төслүүд болон хөлийн чанд руу сайн дурахныг илгээх зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Эдгээр төслүүдэд оролцож буй мэргэжилтнүүд сургалтанд хамрагдсанаар хөгжлийн төслүүд илүү үр дүнтэй хэрэгжих боломжтой болдог. Өнөөг хүртэл 190 гаруй улсаас 390 мянга гаруй боловсон хүчин JICA-гийн сургалтанд хамрагдаж олон төрлийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгож дэлхийн улс орнууд болон Японыг холбох хөгжлийн гүүр болж байна. Сургалтын чиглэлүүд олон салбарыг хамарч олон төрлийн үр дүн гарч байна. Жишээ нь их няран эрүүл мэндийн талаар суралцсан Африкийн мэргэжилтнүүд нутаг будсныхаа дараа шинэ мэдлэгийг ашиглан жирэмсэн үеийн болон их няран эндэгдлийн түвшинг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байна. Сургалтын хөтөлбөр нь улс орнуудын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж чиглэсэн бөгөөд энэ нь JICA-гийн эрхэм зорилго болох хүн төвтэй аюулгүй байдлыг хангах, доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байна. Цаг үе хувьсан өөрчлөлтийн хэрээр сургалтын хөтөлбөрүүд шинжлэгдэн хөгжиж байна. Өмнө нь сургалтын гол зорилго нь Япон талаас технологи мэдлэгийг дамжуулах байсан бол өнөөдөр Япон болон бусад орнуудын нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрч дотоод гадаадын түншүүд хамтдаа шинэ үнцэн бүтээх хэлбэрээр өргөжиж байна. Ингэж бий болсон шин санаачлагууд болон харилцаа холбоо нь орон нутгийн захиргаа хувийн хвшлийн байгууллагуудад нэвтэрч Японы дотоод асуудлуудыг шийдвэрлэхэд ч хувь нэмэр оруулсаар байна. Хөтөлбөрийн нэр нь тренинг програм буюу сургалтын хөтөлбөр байснаа Knowledge Co-Creation Program мэдлэгийг хамтдаа бүтээх хөтөлбөр болон өөрчлөгдсөн. Энэ нь зөвхөн нэг тал мэдлэг дамжуулах биш, харин шинэ мэдлэг, шийдлийг хамтдаа бий болгох гэсэн үзэл баримтлалыг илүү тод илэрхийлж байна. Африк дахь эмэгтэй бизнес эрхлэгчид шинэ бизнес эрхлэлтийг дэмжих сургалт нь Токиогийн Африкийн хөгжлийн олон улсын баг хурлаас эхлэлтэй. Энэхүү хөтөлбөр 10 жилийн өмнө анх эхлэхдээ Африк болон Японы эмэгтэй бизнес эрхлэгчдийг холбох, тэднийг чадваржуулах зорилготой байсан. Гэвч сүүлийн 10 жил гендерийн тэгш байдлын асуудал ихээхэн өөрчлөгдсөн тул эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, ялангуяа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой бизнес нь гендерийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ гэсэн шин сэдэв хөндөгдөх болсон. Иймээс эмэгтэй бизнес эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бизнес, гендерийн тэгш байдлыг хангах, бизнесийг хөгжүүлэх чиглэлд илүү дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна. JICA-гийн Цукуба дахь сургалтын төвд фермерүүд, компаниуд, судалгааны байгууллагууд, төрийн байгууллагууд болон орон нутгийн иргэд хамтран шинэ үнцэн, шинэ санаа бий болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг жишээ нь хөдөө аж ахуйн хамтын бүтээлч семинар юм. Японы компаниуд зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулаад зогсохгүй, бусад орны зах зээлийн хэрэгцээг мэдэж түүний дагуу бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зэрэг хоёр тал харилцан суралцаж, зөвхөн Африктуудыг дэлхийн дахины хүнсний асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж байна. Эдгээр хамтын бүтээлч семинаруудаар дамжуулан бид ч бас шинэ мэдлэг ойлголттой болж байна. Энэхүү санаачлах нь Японы компаниудын олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. 2022 онд хамгийн сүүлийн үеийн дижитал төхөөрөмжүүдийг ашиглан ухаалаг хотыг бий болгох зорилготой сургалт эхэлсэн. Уг сургалтад JICA нь хувийн хвшлийн компаниуд болон төрийн байгууллагуудтай хамтран тухайн улс орнуудын нөхцөл байдалд тохирсон шийдлүүдийг боловсруулж байна. Ухаалаг хот бол харьцангуй шин сэдэв тул хөгжиж буй орнуудын дунд энэ талаар ойлголт хандлагын ялгаа бий. Энэ ялгааг хэрхэн багасгаж нэгдсэн ойлголттой хэлэлцээг өрнүүлэх вэ гэдг нь бидний хувьд анхны томоохон сорилт байлаа. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд орон нутгийн захиргаануудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг цогц байдлаар судалж, сургалтанд хамрагдаж буй хүмүүстэй нэгт харилцаа тогтоох замаар цаашид хэрхэх шаардлагатайг тодорхойлж чадсан. Энэ нь бидний хувьд шин зүйл сурч өсөж хөгжих боломжийг олгож байгаа нь маш сонирхолтой. Ингэснээр хамтдаа өсөж хөгжиж чадна. Бомбын байгууламжтай холбоотой сургалтаар оролцогчид далайн түвшингийн өсөлт, байгалийн гамшигаас хамгаалах байгууламжуудын арчилгаа, засар үйлчилгээний талаар суралцдаг.
Одоо байгаа дэд бүтцийг хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдэг нь ирээдүйд улам бүр чухал болох асуудал юм. Байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх арга нь шин тулгамдсан асуудал болж, ялангуяа сүүлийн үеийн цаг агарын өөрчлөлтийн нөхцөл байдалд улам бүр анхаарлын төвд орж байгаа асуудал болж байна. Энэ чиглэлд Япон улс дэлхийд тэргүүлэгч байж магадгүй. Бидний хамтын ажиллагаа нь ийм төрлийн асуудлуудыг даван туулахад хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Хүнсний эрүүл ахуй менежментийг судлах сургалтын хүрээнд Малайз улсаас оролцсон суралцагч нутаг бүтцийнхаа дараа сурсан мэдлэгээ түгээх зорилгоор видео бичлэг хийж олон нийтэд хүргэх ажлыг хийж байна. 1998 онд JICA-гийн Обихиро сургалтын төвд Колумбиг зорилтод улсаар сонгон газар зохион байгуулалт сургалтыг эхлүүлсэн. Төгсөгчид нутаг бүтцийнхаа дараа сурсан мэдлэгээ нутагшуулж газар зохион байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр энэхүү сургалт нь өргөжиж жил бүр Колумбид Латин Америкийн 14 орны мэрэгчлэтнүүдийг хамруулсан сургалт хэлбэрээр үргэлжилж байна. Мөн төгсөгчид сургалт дууссаны дараач хоорондоо харилцаатай байж мэдлэг мэдээллээ солилцоор байна. Төрөх үеийн эмчилгээний тухай сургалтад хамрагдсан хүмүүс хөтөлбөрөө дуусгасныхаа дараа сургалтанд оролцсон орнуудын нэг болох Бурунди улсад очиж дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан. Бид ихвэр харгын нэг болох саруулах техникийг зааж өгсөн. Өмнө нь 20 тохиолдол байсан бол сургалтын үр дүнд энэ тоо 10 дахин нэмэгдэж 200 гаруй болж улмаар няран эндэгдэл буурсан. Мөн бид төрөлтийн үеийн цус алдалтын тухай сургалтын хөтөлбөрт багтаасан бөгөөд үүний үр дүнд нь тухайн орнуудын төрхийн цус алдалтын тохиолдол буурч эхийн эндэгдэл багассан гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Будааны тариалтын технологиг сайжруулах сургалтаар оролцогчид Японоос олж авсан мэдлэгээ эх орондоо нутагшуулж, түгээн дэлгэрүүлэх замаар хүнсний аюулгүй байдал, дэлхийн доктортой байдалд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Би энэ удаагийн сургалтаар үнэхээр шинэ гайхалтай мэдээлүүдтэй танилцаж суралцлаа. Филиппин рүүгээ нутаг буцсныхаа дараа эндээс сурсан мэдлэгээ практикт хэрэгжүүлэхийг хүсэж байна. Сургалтанд хамрагдсан хүмүүс нутаг буцсныхаа дараа шийдвэрлэх шаардлагатай олон асуудалтай тулгардаг. Зарим улс орон бүс нутаг шинжилэл өөрчлөлтөөс эмээдэг хүмүүс бий. Тиймээс сургалтаар дамжуулан тэднийг хэрхэн зөв чиглүүлж шинэ мэдлэг технологиг нутагшуулах вэ гэдэг ур чадварыг эзэмших нь маш чухал юм. Олон сургалтанд захим арга хэрэгслийг өргөн ашиглах болсон. Сургалт дууснаас хойш хэдэн сарын дараа оролцогчид захимаар дахин уулзаж, сургалтын үеэр боловсруулсан төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг танилцуулах, мөн өмнөх жилийн оролцогчид эх орондоо хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар тайлагнах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Захим орчныг үр дүнтэй ашигласнаар сургалтанд оролцогчид өөр хоорондоо сурсан мэдлэг туршлагаа хуваалцах боломжтой болж байна. JICA-гийн сургалтын хөтөлбөр нь 70 жил хэрэгжин дуршлагжиж, зөвхөн хөгжиж буй орнуудад төдийгүй Япон улсдаач шинэ үнцийг бий болгох боломжийг бүрдүүлж байна. Өөрийн орны хөдөө аж ахуйн хөгжил болон будаа тариалах тогтолцоонд өөрчлөлт шинжилэлт хийхийн төлөө сургалтанд хамрагдан ажиллаж байна. Энэ удаагийн сургалтаар спортын хөгжлийг дэмжих үндсэн бүтэц зохион байгуулалтын талаар мэдэж авлаа. Одоо энэ мэдлэгээ өөрийн хамт олон орон нутагт хэрхэн хэрэгжүүлж болох тухай бодож, идэвхтэй суралцаж, практикт нэвтрүүлэхийг зорьж байна. Хүнтэй харьцахдаа яавал илүү ойлгомжтой, үр дүнтэй мэдээлэл дамжуулах вэ гэдэгт анхаарч үргэлж нөгөө хүнийхээ байр сууриас бодож үзэх нь чухал. Оролцогчид эндээс ямар нэгэн шинэ ойлголт мэдлэг олж аваасаа гэж хүсэж байна. Бид хөгжиж буй орны хүмүүсийн хамтаар асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдэнтэй хамт бодож хамтдаа урагшилахыг эрхмэлдэг. Олон улс орны хүмүүс нэг дор цугларч тэндээс шин санаа сэтэл төрөн гарна гэдэг нь маш чухал зүйл бөгөөд энэ бол энэ цагт дайн дажингүй 50 амгалан Япон улсын үзүүлж чадаж буй үнэтэй хувь нэмэр гэж бодож байна. Гендрийн асуудал хурдцтай өөрчлөгдөж байгаа өнөө үед сургалтууд ч эдгээр өөрчлөлтөнд нийцсэн байх шаардлагатай. Мөн сургалт гэдэг нь ирээдүйг бүтээх, улс их орныхоо ирээдүйг авч явах боловсон хүчнийг бэлтгэх үйл явц учраас зөвхөн өнөөгийн асуудлыг шийдэхэд бус хэдэн жилийн дараах цаашлаад хэдэн 10 жилийн дараах асуудлыг урьдчилан харж төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал юм. JICA нь Япон болон бусад оролцогч орнуудын ирээдүйг хамтдаа бүтээлцэх сургалтын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.